эмэгтэй англи хэлний багш мэрэгчлээ гэдэг эмэгтэй. Энэ үний асуулт их гоё байх гэж бодож байна. За тэгвэл би одоо энийг уншия. Асуулт 7. За таны тухайд өнгөц сайн найзаасаа сонсоод танд хандъя гэж бодлоо. Намайг Пүрэв гэдгээ. Англи хэлний багш мэрэгчлээ. Би Хөвсгөл аймгийн Төвд нөхөр хүүхдийн хамт амьдардаг. 2 жил болж байна. Урд нь би хотод ажиллаж байгаа 2012 онд гэр бүлтэй болж эндээ суурьсан. 2013 онд дунд сургуульд жирэмсэн хүний оронд багшаар ажиллаж байсан. Одоо гэртээ хүүхдээ хараад байж байна. Энэ жил сургууль багшаар ажиллахаар аймгийн төвийн сургуулиудаар очиж уулзлаа. Оронтой байхгүй гэх юм аа. Оронтой гарахаараа сонгон шалгаруулалт нэртэйгээ тэнцэнгүй байдал танил талаа авах юм аа. Эсвэл би тийм чадвар муутай юм байлгүй гэж хаяа нэг өөртөө бухимдах юм аа. За ерөнхийдөө болвол би танаас надад юу хийх ёстой бололцоо байгаа талаар надад тусалж өгөөсэй гэж хүсэж байна. Баярлалаа танд гэсэн байна те. За энэ асуулт аюу олон хүмүүстэй юу явах вэ те? Хэрэгцээтэй хариулт болох гэж найдаж байна. Тийм учраас би энэ юунд ороосаа. Тэгэхээр та амьдралдаа яг одоо жишээлбэл ажил хүсэж байна. Ажилд орох нэг хэсэг гэтэл одоо амьдралдаа яг юу хүсэж байгаа гэдгийг би тодорхой олж харахгүй байгаа байхгүй энэ загтал дотроос. Тийм болохоор би таныг яг би амьдралдаа зөвхөн ажилдаа болохыг хүсэж байгаагаас гадна ажилдаа болчиход би дараа нь яах юм те. Миний зорилго алсын амьдралын зорилго маань юу байгаа юм. Тэр том зорилгоо би олж харахад чинь одоо жоох анхаарал тавиач гэж хэлмээр байна. Тэгээ хоёрт нь болохоор ажилд орно гэдэг бол аюул жижигхэн бэрхшээл байхгүй. Ажилд орох бэрхшээл гэдэг бол таны хувьд маш жижигхэн бэрхшээл байхгүй. Бид нар тэрнээсээ том сэтгэж чаддаггүй учраас эхний юм чинь одоо том зорилго чинь байхгүй байгаа учраас бид нар зөвхөн жоохон цалингийн төлөө жирэмсэн үний хооронд хэдхэн хугацаанд ч юм уу ажиллаач юм алстаа яхаа мэдрэхгүй ингээл нэг жоохон хэцүү юутай байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэрнээсээ гарч би тань сэтгэж хараасаа гэж бодож байна. Тэгээд түрүүн асууж байсан шүү дээ. Эсвэл би тийм чадваргүй юм болов уу гэж асуужсэн тийм. Тэгэхээр би таныг чадваргүй гэж бодохгүй байна. Тэгэхээр танд өөрийнхөө чадварыг одоо өөрийнхөө оюут санаа дотоод ертөнцийн чинь болоод байгаа тэр зөрчилдөөн сөрөг ойлголттой юунаас болоод яаж өрнөд байгаа гэдэг ойлголтоо өөрчлөхийн тулд би таныг бэрхшээл ба боломж номыг олж аваад аудиогоор нь ч юм уу эсвэл юугаар нь ч гэдэг олж аваад өөрийнхөө сэтгэлгээг өөрчлөөрэй гэж зөвлөмөр байна. За дараагийн юм миний хэлмээр юм жижиг сэтгэлгээ. Таны одоо нөгөө ажилд орох бэрхшээл чи хэтэрхий жижигхэн байгаа байхгүй юу? Тэгэхээр там хүсэл зорилгоч огт байхгүй. Тэр хоёрын хооронд зөрчилдөөн чинь таныг өнөөдөр гацаа байдалд оруулсан. Ажил гэхээр ажил байхгүй. Ажилд орох яг юу одоо жилээс жилд хүлээдэг ч юм уу, тэгээд хүүхдээ хараад ч юм уу ингээд нэг тийм аюул төвөгтэй хэцүү байдалд оруулаад байна шүү дээ, тийм. Тэгэхээр би тэрнээс чинь гарах хэмжээний одоо том хүсэл зорилгоо олж авах талаасаа би таныг хэлхийг хүсэж байна. Тэгээд 5 дугаарт нь юу вэ гэхээр ажил хийх юм уу эсвэл бизнес хийх юм уу? Энэ хоёрын хэрвээ ажил бүтэхгүй байгаа бол танд бас бизнес хийх боломж байгаа байхгүй. Тэгээд тэр талаар би жоохон дэлгэрүүлж өнөөдөр ялангуяа бизнес яаж эхлэх вэ гэдэг дээр бид нар өнөөдөр ажлын байр бэлэн биш болоод бид нар айгүй олон хүмүүс бизнесийн зах зээл рүү орж авдаг. Тэгээд тэр орж гарах эхний одоо боломж чинь бас юм байж магадгүй юм тийм ээ. За бизнес ялангуяа би таныг нэг англи хэлний багш гэдэг мэргэжилттэй болохоор би яг энэ зөвлөгөө өгч байгаа юм тийм ээ. Англи хэлний багшид байж болох боломжууд юу байх вэ гэдэг талаар нь би яаж байгаа. Нэгдүгээрт юу вэ гэхээр одоо гэрээрээ та англи хэл заах боломж байгаа байхгүй юу? Санамжийн зар тавьж болно тийм. Би англи хэлний багш биш. Гэхдээ би 10 жил их сургуульд оюутан байгаад Монголд төгсөж хичээл тийм англи хятад хэл заана гэж зар тавиад айгүй олон хүмүүсээс юу яадаг гэсэн. Тэгээд цагаар айгүй их мөнгө авдаг юм байлээ. Яг дасгалжуулалт хийгээд ингээд хүмүүстэй ажиллахлаар тэгэхээр англи хэлний багшид байж болдог бол гэрээрээ англи хэл заах тийм сонингийн зараар ч юм уу эсвэл вебсайтуудаар зар тавиад ч юм уу тийм нутаг улсдаа энэ тэнхээс зарын самбар дээр зар тавиад өнгөө зарч гэдэг юм юу гэдэг тийм янз янзын заруудаар дамжуулаад одоо гэрээр англи хэл заах хамгийн энгийн хялбархан боломж байгаа байхгүй. Хоёрдугаар англи хэлний зуны сургуульд ажиллах. Зун болох дээр нөгөө хүүхдүүд чинь амарна тий удирдлагын чанартай хичээл зун өвөл болохоор юу гэдэг юм байгаа төгсгөлд байгаа хэдэн хүүхдүүдтэй зуны сургалт явуулна гэдэг өөрөө хөтөлбөр тавиад тий тэр хүүхдүүдээ нэг өөрийнхөө гэртээ цуглуулаач тийм үү гэдэг тий эсвэл одоо гэр төсний барай зундаа жоохон лаг гаргаад хүүхдүүдээ тий салхин гаргаад
тэр хооронд одоо зуны сургалт явуулах ч юм уу те камп маягийн юм хийж болох бас нэг боломж байгаа. Насны туршид бас англи хэл оройн сургалт заах ч юм уу те тийм боломж байгаа байхгүй юу? Насны туршид англи хэлгүйгээр явж байгаа зөндөө олон хүмүүс байгаа те. Тэгээд тэднэрт зориулаад оройн сургалтууд явуулж болох нь цэцэрлэгийн хүүхдүүдэд англи хэл заах бас нэг гоё боломж байна те. Тэгэхээр танаа одоо амьдарч байгаа дүүрэг одоо юун дээр ч тийм ээ сургууль 10 жилийн сургууль таныг одоо англи хэлний сургууль авахгүй маа гэхэд цэцэрлэгийн хүүхдүүдэд одоо англи хэл зааяа гэдэг. Тэгээд цэцэрлэгийн багш нартай уулзаад ч юм уу те шин одоо юм оруулъя. Тэгвэл одоо эцэг эхчүүд яаж явах вэ гэх юм уу. Ийм хүн маягаар бид нэр төлөөдөөс гэж бодож байна. Энийг даангаан цөсгөл хэрэгжүүлэхэд хэцүү шүү. Хэцүү байдаг бол хотод орж ирээд хэрэгжүүлэхэд бас боломжтой байж болно те. Энэ хүчтэй юмнуудыг за дараагийнх нь болохоор юу англи хэлний дугуйлан ажилуулах те өдрийн цагаар тийм л ийм багаз оройн цагаар дугуйлан ажилуулах хичээлийн дараа ч юм уу те янз янзын дугуйлан ажилуулныг сургуультаа дэрээ ирээд юм сургуулийн байран дээр англи хэлний нэмэлт одоо ганцаарчсан курс ажилуулсан ч тийм дугуйлан ажилуулсан ч тийм үү тэгж юу байж болно. Тэгэх юм бол одоо ялангуяа хөдөө англи хэл сурах хүсэлтэй хүмүүс аягүй их байдаг. Бид нэр өөрсдөө хэдэн төгөөгөө цуглуулж байгаа гадаад сургууль явахсан гэдгийг ойлгох ухамсартай сайхан үнэхээр хүчтэй чадвартай охтууд аягүй их байдаг. Тэднэрт бас гар хөдлийн тусуулаад тэгээд явхад бол тань зах зээл байгаа гэж бодож байна. За дараагийнх нь англи хэлний заавар ном бичих бас боломжтой байгаа. Англи хэл мэддэг бол тэрийгээ ямар ч төрлийн ном болгож хуургаж болно тэрийгээ тий өөрхөн мэддэг мэдлэгээр ном болгож хийж болно. Тэгвэл аяга амархан хүмүүс зааж өгч болно. Англи хэлний видео хичээл заах одоо DVD ч юм уу CD ч юм уу ном нэвлэхтэй ийм юмнууд байгаа хгүй. Тэднийгээ зарж болгож бас болно тий. Тэгээд вебсайт ажиллуулж болно. Вебсайтн дээр би англи заадаг тийм багш гэдэг ч юм уу тий. YouTube дээр бичлэг тавьдаг ч юм уу ямар нэгэн байдлаар вебсайт одоо англи хэлний бизнес хийх талаас нь тийм ээ. Тэгээд Skype дээр юм уу одоо жишээлбэл англи хэл сурна гэхээр одоо бид дасгалжуулалт хийж байгаа гэхэд дэлхийн альч болон өнцөгт байгаа хүмүүстэй хамаагүй бид дасгалжуулалт хийдэг. Тэгэхээр Skype дээр дасгалжуулалт хийдэг. Ганцаарчилсан одоо сургалт явуулж болдог. Тэгэхээр онлайн уулзалт дээр одоо англи хэлний багш хүн яаж байгаа гэртээ ажиллаад харчаад гэртээ байж байгаа дэлхийн ч юм за дэлхийгээ бүр байг те Монголд ч юм уу одоо хүсэлд амьдарч байгаа хүн Улаанбаатарт байж байгаа хүнтэй орой цаг гаргаач юм ажлынхын цагаар ч юм уу те тааруулаад орой англи хэлний юу ганцаарчилсан сургалт явуулаад тэрийг Skype дээр заагаад дэлгэцээ үзүүлээд ч юм уу WhatsApp ийм яаж явах вэ гэх юм те ганцаарчилж ажиллаж болно. Тийм жишээ нэг математикч байр одоо юу ч гэдэг бид нар юу чаддаг юм бизнес болгож хувих бүрэн боломжтой байхгүй юу те. За ойлгомжтой байна хүмүүсээ. За ийм зөвлөгөөг энэ хүнд өглөө. Та нарын зүгээс хэлэх ярих те. Гоё зөвлөгөө байна те. Тэгэхээр энэ олон сайхан санаанууд тийм гоё шин санаанууд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өөрсдөө ямар боломж энэ хүнтэй асуусан учраас надад ямар боломж байна гэж бизнес эхлүүлэх аргаа мэдэхгүй тийм энэ байгаа хүмүүст зөвлөж өгч байгаа болохоор яа харахгүй одоо яг энэ нэмэлт шиг байж байгаа байр суурьнд тийм одоо ажиллаж амьдарч явж байгаа. Тэгээ ажил хийхээр ажил бүтэхгүй байгаа хүмүүсүүд яа харахгүй бизнесийн зах зээл рүү өөрийгөө түрээд бага хэмжээгээр тийм гэр бүлийнхаа одоо санхүүгийн төсөвт бас хандив нэмэр оруулах боломж байгаа байхгүй юу тийм